Сая Хонконгод маш харамсалтай юм боллоо. Энэ хэдэн зуун хүн нэг дор энэ орчин цагийн хамгийн өндөр хөгжилтэй улсад ингээд нүдэн дээрээ хотын захиргаа нь төр засаг нь ингээд харжууд галд ингээд шатаачлаа хүмүүсээ. Энэ юу ерөөсөө хялт шалгалт стандарт гэдэг хоёр юм мөрдөгдөг өгс болсон зүйл. Тэр одоо нэргсэн хашгируугээд тэр барилгын компани захирлуудыг барьж хорж явах шиг байлаа. Одоо манад энэ гэр хороол дотор байгаа нийтийн байр гэсэн нэртэй энэ байгууллагуудын энэ галын аюулгүй байдлын шалгалтыг дүүргүүдтэй хамтарч инхээрээ яаралтай зохион байгуул. Тэгээд ерөөсөө дараагийн эрсдлээс өрсөн сэргийлэх үүднээс үнэхээр эрсдэл байгаа шууд үйл ажиллагааг зогсоо. Одоо ялангуяа галгааны үйлрэл эхэлсэн. Тэгээ нөгөө байр маяр нь дутуу халдаг бол зарим нь дотор нь хүмүүс тэн мэн тавьдаг. Ингээд нөгөө утаснууд халдаг. Ийм зүйлүүд болно. Тийм учраас би бүр чамд айгүй эрт сануулж хэллээ шүү. Энэ шалгалтыг хий. Хоёрдугаарт нөгөө айхтар аимшигтай дэлбэрэлт тесрэлт болоод одоо 2 жил болж байна. Хэд хэдэн хүний аймнаас ирсцэн. Одоо эргээд назгаарцсан баг. Нөгөө газын тээвэрлэлтийн үйл ажиллагаа. Энийг нийтийн тээврийн газраас зөвшөөрөл өгдөг тийм баха. Энэ нөгөө зам дотор хот дотор явдаг. Цагдаагийн байгууллагатай хамтраад энэ холбогдох байгууллагатай хамтраад миний захирамж гаргаж энэ хийн түгээлтэй холбоотой хийн хэрэглээтэй холбоотой бас том ижвэрийн хяналт шалгалтыг энэ дүүргүүдээр явуулмаар байна. Цахилгааны хяналт шалгалтыг хийн халаалтын хяналт шалгалт. Өөрөөр хэлбэл бид нар заавал энийг өрчсөн сэргийлж талсан зогсоожж урдаас гарах эрсдлийг одоо зогсооно гэсэн ийм одоо агуулгатай ажиллах хэрэгтэй байна.